Совдаа болчихъя. Угсаа ирцээ хүчгсэн юм чи ямар хамаатай юм. За тэгье. Намайг Совда харин энэ залууг угнаа гэдэг. Бид үерхэд 5 сар болж байгаа. Хичээлээс гадуур тэр завгүй байдаг болохоор ингэж л бид цагийг цөвтөө өнгөрөөж чаддаг. Түүнийг завгүй байхад би дараа болж болохгүй. Иймэрхүү зүйлийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэглээч би хичээлд нэг их түүртэд байдаггүй болохоор миний зүгээс татгалзах зүйлгүй. Синар анги чинь шүүдрээ байна уу? Байна уу? Юу байна? Мэдхгүй. Би гадуур байна. Дахиад билж байгаа. Ингэж байгаа семестрийн төгсгөл бити үйлэн догдоод байгаарай. Уугнаа. Хүнж очоочих юм. Нөгөө эрэгтэй найз чинь үү? Хоёр цогтой хичээлээ хийчихэд яадаг юм. Үгүй зүгээр л манай ангийн охин. За болго. Хайраа. Эдгээрийн аль нь чамд таалагдж байна? Чам зохихгүй, таргаар харагдуулна. Тийм үү. Миний хайрч мэдрэмжтэй шүү. Түүнийг ийм зүйлс хэлэх үед энд баг зэрэг өвддөгөө. Гэхдээ тэр угаасаа л шулуун шудраг хүн. Надад хайртай болохоор миний төлөө л ийм зүйлс хэлдэг нь тодорхой. Анхаа. Совда, жойрт хичээлийг тасалж байна. Харин уугнаа хичээл дээрээ ганцаардаад хаяа надтай цуг суудаг юм аа. Хоёр ямар Ромео Жюлиет байгаа юу? Байна уу? Харин хаана? Иргэн тойрон чи хин байна? Огтоорол байна. За. Та нөгөө нэг найз чинь байхгүй үстэй. За, юу гэж дээ? Чи ирэх юм уу? Би эндээ үлдэж би даалтаа хийлээ. Уг нь цуг пап орон гэж батсан юмсан. За. Тэгвэл одоо би гарлаа. Гарах гэж байгаа юм уу? Би ч гэсэн цуг. Яах юм дээ? Дандаа л уугнагийн найзууд л очин шүү дээ. Би чиний найзууд очиж болохгүй юу? Уугнаа өөрт нь дургуй гэдгийг хэлж чадахгүй болохоор өөр шаардлага гаргаж чадахгүй нэ гэж бодно. За, тэгвэл цуг явъя да. Яасан удгийн бэ хөөе. Хүлээгээд хэсгэл алдчих байлаа. Харин түгжрэл эхэлж гिचээ. Нуу замргээд агуулад ирчих. Юу гинэ? За одоо битгий ийм яриад байл да. Үнэн үсттэй. Бүр очиач наадах шигээ хөсрөн юм таа шүү. Би хангалтгүй байна уу? Хөөе, анхаа. Чи яагаад ингэж уцалдээ? Чи яг л нэг хүн нэгдлийн хүн шиг харагдаж байна. Совдаа чамааг өрөвдөж татнасан ойлгомжтой. Хүмүүс сонсоод байна штэ. Совдаа гой, юунда дуугаа өндөрсгöd байгаа юм бэ? Би түүнийг надад ийм үг хэлнэ гэж бодсонгүй. Гэхдээ би яагаад гайхгүй байгаа юм болоо? Чи ер нь яагаад анханасаа энийг авчирсан юм? Надаар тоглоод байна уу? Та найз чинь чамтай адилхан хачин юмнууд одоох нь наадгаа хөөж явал. За ёо, муу гिचий чинь. Чи найз өхнөө яаж дуудаад байгаа юм бэ? Чи ээжлгээ ч гэсэн ингэж дууддаг. Хоёр хүний хооронд илжигж ороолоод хэрэггүй. Совдаа явъя. Наадах чи ирүүл ухаангүй байна. Чамайг яачих ч юм бэлээ. Совдаа битгий яв. Үлдэлтэй гуй. За. Анхаа чи явчихаа. Чи өөрөө л хийсэн шүү. Анхааг гомдоочих шиг боллоо. Одоо дахиж надтай ярихгүй бах та. Нөгөө өнгөрсөн 7 хоногт чи нэг тэгж хэлсэн дээ. Харига уучлаарай. Би согтуу байсан штэ. Харин танаа тэр найз чинь сонирхол юм билээ. Юу ч мэдэхгүй байж дундуур орж ирээд бас тэр хувцсыг нь харсан уу? Хүсрийн даавар өнгөрчихсөн. Чи ер нь тэр найзаа бүр хайсан дээргүй юу? Тэр чамааг отож байвал яах вэ? Арай л тутам байгаад байхаар чи хүмүүс та хоёрыг юу гэж бодох юм? Хараа эцтэй. Жижигхэн зүйл дээр сүр бодруулж байгааг нь чамааг надаас салгаад өөртөө тасгах гээд байгаа юм шүү. Би яарцаачлаа. Зайгаа барьж байгаа.
Чи миний найз охин биз дээ. Би чамайг хинтээ ч хуваалцмааргүй. За хайраа. За би багштай уулзах хэрэгтэй. Явлаа шүү за. За яв. Анхаа. За яасан. Арай гэж тэрнээсээ болчих ирв. За арайч дээ. Тэгэж хэлээд бахтай яадаг юм. Тэр өнгөрсөн 7 хоногт ямар навшин ашигласныг нь хараа өстэй. Уух болгондоо л тийм байдгүй. Чи түүний доторыг мэдэхгүй шүү дээ. Хэрэг түүний дүр хэсгсэн төрх нь ийм юм бол доторх нь дээр байна гэж найдалтгүй юм байна. Хөөе. Арай хитэрч байгаа юм биш үү? Яхаараа дандаа уугнаг доош нь хийж байдгийн бэ? Угаасаа доор байгаа гэдэг нь үнэн биз дээ. Харин чи түүнийг нь өөгшүүлээд харин ч над намайг шалбагт улам шигдээд байх юм. Өрн гэсэн ухаантай өнөө чи. Ойрд та хоёр хоёулаа сонирн болоод байгаа. Гэхдээ тэр үнэн хэлжээ. Чамтай дотносоод хэрэггүй байж. Чи ингэхэд надад сайн юм уу? Тэгээд л бид хоёрыг салах гээд байгаа юм уу? Би чамайг найзын үднээс л хардаг. Тийм болохоор чам тусламаар байна. Сурдан чимгээ юу игээд байгаа юм бэ? Уугнаа. Яагаад ийм задгаа хувцалсан юм? Болооч хиндээ өөрийгөө гайхуулах гээд байгаа юм бэ? Чи дүнсээ дахиад л оромжлоод байж та найз охин. Чи дут битгий надтайгаа уулз гэж хэлээ өстэй суудагаа. Би зүгээр л санамсаргүй таарсан юм аа. Дахиж уулзахгүй. Найзлахаа болсон гэж хэлсэн юм уу? Юуны нийттэй байгаа? Уугнаа. Надаас уучлалт гуйх болов уу? Чи ууртай байсан болохоор намайг тэгж чангаар дуудсан юм уу те? Чи надад хариу юм уу? Би чамд хайртай. Тэгвэл яагаад миний үгэнд орохгүй байгаа юм бэ? Би үгэнд чинь орсон шүү дээ. Найзаасаа холдож хичээлээ чаясан. Үгүй ээ. Чи зүгээр л миний эийг олох гэж эсвэл миний мөнгөнд л болж тэгж байгаа. Хэрв чи үнэхээр л надад хайртай байсан юм бол анх эхлэхдээ тэр залуутай найзлахаа болох байсан. Би ойлгохгүй байна. Харин чи өөрөө хэлж байгааг ойлгож байна уу ер нь? Чи өөртөө л анхаараад элдв янзын айлхаа хувцс гэхээс өөр юу ч мэдэхгүй. Тэр цагаа надад зарцуулсан бол би ийм зүйл мэдрэхгүй л байсан. Гэхдээ би чамд бүх цагаа л зарцуулдаг. Эмэгтэйчүүд та нар яагаад ийм юм ойлгодгүй юм бэ? Чи хичээлийн үеэр л хажууд нь байдаг үстэй. Энийг хангалттай гэх гээд байгаа юм уу? Гэхдээ чи бусад үеүдэд ч гэсэн завгүй байдаг штэ. Наадах чинь шалтгаан. Чи миний ажилтдаг газар ажилд орох ч юм уу? Ямар нэгэн аргаар ойрхон байж болох л байсан. Ямар ч санаачлахгүй. Ямар ч бие даасан шинжгүй. Бүх юмаа надаас асуу. Том болооч би чамайг хармааргүй байна. Хөөе. Арай гомдод байгаа юм шиг зү. Би харьлаа. Хараа гой. Намайг уучлаарай. Миний буруу. Яг ямар зүйл хийснэг нь хэлээд өг. Би залруулъя. Ийм тодорхой байсаар л яагаад анзаараагүй юм болоо? Ядчил өөрийн мэдрэмжтэй итгээд эртхэн асуудлыг шийдсэн бол энэ бүх зүйл болохгүй л байх байсан. Гэхдээ яаж шийдэх юм бэ? Би уугнаад хайртай штэ. Маргааш сургуулийн ард уулзъя. Хэмээн зурус илгээнэ. Совдон чимгээ. Уулзалгүй удлаа шүү. Чамайг санаад өгөх гэж байлаа. Би удаан бодлоо. Тэгээд чамайг ямар хөгийн новш байсныг би ойлгосон. Хөөе. Би чам ямар хайртай байлаа. Чамайг илүүдээр болоход ямар их туслалаа. Би чамайг ахиж хармааргүй байна. Би чамаас олж найзаач алдсан. Харин одоо би чамаас олж өөрийгөө ч алдах гээд байна. Чиний дэргэд байх үед бүх зүйл бүтчих юм шиг санагддаг байсан бол одоо
дандаа айдас, духгүй байдал, гомдол мэдрэгдэж байна. Би чамайг өөрчлөгдөхийг хүлээж чадахгүй нэ. Тиймээс хин хиндээ сүүлийн удаа тус болоод салцгаая. Хөөе, сурдаагаа. Ойр дуугаа өндөрсдөг болжээ. Би тоглоагүй байна. Хин үнэрхээ дэвэл чамайг хайчих шүү. Сайн л биз? Баяртай. Би чамаас жилиг болж чадна. Харин ч чи надаар сонгогдсондоо баярлах хэрэгтэй. Чи надаас салсандаа харамсандаа. Хөөе чи арай хатууцсан юм шүү. Тэр залуу үнэхээр гунигтай харагдсан. Бидний хооронд юу болсон, миний юу тулсныг чи мэдэхгүй. Тиймээс битгий ийм юм яар. Уучлаарай би сайн бодсонгүй. Аха, намайг уучлаарай. Одоо л нэг ухаар уу. Бүх зүйл дууссан. Угнаа бид хоёр салчихсан. Би түүнийг хөөчихсөн. Гэхдээ бүх зүйл дуусаагүй шүү дээ. Чамд гэр бүл чинь, найзууд чинь. Хичээл сургууль хамгийн гол нь чи өөрөө байна. Тиймээс байгаа зүйлстэй л анхаарлаа хандуулаад өгшл. Харин би арай хатуудаг байгаа. Үгүй, чи арай өөртөө л хатуутсан. Тамгүй байгаагаа мэдсэн мөртлөө хэр удаан цаг байлаад байна. Гэхдээ чиний буруу биш шүү. За. Бас чамайг дормжлуулахыг зүгээр харж байсан дуучлаарай. За зүгээрээ. Би гомдсон ч гэсэн чамайг хэлье гэж хэлээгүй гэдгийг мэдсэн. Гэхдээ одооноос өөрөг чинь болон дотны хүмүүсийн нэг чинь л хүндэлдэг хүмүүстэй л татна болоорой. За, баярлалаа. Намайг хамгаалах гэж оролдож байсныг чинь мэдээгүй. Өө сайн уу? За яра. За. Харин завгүй найздаа гарах хэрэгтэй. Тиймээ сувдаатай. За баярлаа. Дараа цуг гарыг за. Хайртай шүү. Хоёулаа сайхан хоол идэх үү? Тэгээл дээ. Бидний харилцаа ерөөсөө ийм байгаагүйг одоо л анзаарлаа. Уугнаа миний хувцсыг гоочилдог байхад, найзуудыг маань ялгуурлахад түүнээс олж би өөртөө ямар итгэлгүй болсон бэ гэдгээ. Одооноос эхлэн би хичээлээ нөхөж найзуудтай цаг гаргана. Хамгийн гол нь одооноос өөрийгөө хайрлаж, хэл хязгаараа мэдэрч, өөртөө зөөлөн хандна. Тэгээд цаг нь ирэхээр би одоогийнхоосоо илүү эрүүл сонголт хийж чадах болно.